Өнөөдрийн мессеж. Оны өмнө би онлайн казино тоглоод $250 алдсан. Он гарахад миний данс хасах үлдэгдэлтэй оныг ухацсан. Миний данс одоо ч хасах байгаа. Надад тэр мөнгө байгаагүй, би дансаа хасах болгоод тоглосон. Яг өнөөдрийг хүртэл мөчөг хүртэл миний данс хоосон л байгаа. Он гарснаас хойш 21 хоног өнгөрч байна. Энэ 21 хоногийн хугацаанд би угааш дутаагүй. Надад амьсгалахаагаар, надад унтах гэр, идэх хоол, өмсөх хувцсан миний нөхөр эрүүл саруул ажиллаа хийжсэн. Намайг энэ данс юусоо зовоогоогүй. Энэ дансанд юусоо санаа зовоогүй. Би юу ойлгосон бэ гэхээр энэ данснаас, энэ дансыг хараад миний дансны үлдэгдэл, миний дансанд хэд байх нь намайг тодорхойлохгүй. Би дансандаа мөнгөгүй байна гэдэг нь би ядуу хүн гэсэн үг биш юм байна. Миний сэтгэл дүүрэн надад дутуу юм юу ч халав. Надад хэрэгтэй бүхэн надад яг одоо байна гэдгийг мэдэрч байгаа цагт миний дансанд хэд байх нь ерөөсөө хамаагүй. Юм байна гэдгийг би ойлгосон. Эсвэргээр миний сэтгэл хоосон байхад миний данс хэдэн мянган доллартай байсан ч би хоосон сэтгэлээ дүүрэх гэж янз бүрийн хувцас хонор хоолунд авч сэтгэлээ аргалсаар агаад хоосон сэтгэлийг нөхөх гэж мөнгөөр нөхөх гэж үтсээр агаад магадгүй би хоосон сэтгэлтэй хоосон данстай үлдэх байсан баг. Би нэгээр юу хэлэх гээд байна гэхээр сэтгэлээ эхлээ дүүрэг. Хайраар дүүрэг. Тэгсэн цагт чиний дансанд хэд байна уу, үгүй байна уу, хэд байна уу, үгүй хамаагүй. Чи угаасаа баян. Чи угаасаа дүүрэн. Би яг энэ эсрэг туршлагыг ч бас надад тийм туршлага байсан. Надад зөндөө мөнгө байсан. Гэхдээ миний сэтгэл дүүрэн байгаагүй. Би тэр үед мөнгөө өрөөд цацаад дуусчихсан. Үе надад байгаа. Эсвэргээрээ миний сэтгэл дүүрэн мэдрээд миний данс хоосон байхад ямар байдгийг би сая бас үзэж туллаа. Том хичээл боллоо. Чи дүүрэн, чи баян.